Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна. Гаринча, Пеле, Марадона, Кройф гэсэн 60, 70, 80 оны төлөөллүүдийг бид та бүхэндээ өмнөх дугааруудаараа танилцуулсан. Харин одоо 1990 оны төлөөлөл болох Нидерланд эрхэм Денис Беркби амьдралыг танилцуулахад бэлэн боллоо. Улбар шаруудын шүтэн, Арсеналын домог болсон тоглогчийн амьдрал ямар байсан? Түүнийг тойрон хүрээж явсан чиглэг тоглогчид түүний талаар жухам юу үгүйснийг хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгээс тайлбарлагч Балжинэмийн амттай ярианаас хүлээн авч үзээрэй. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг Баасан гараг бүр 21 цагаас SBS World цугаар. Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэнд энэ сайхан үчи мэндийг хүргэе. Баасан гараг болсон байна. SBS World цугаар та бүхэн яг одоо хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн цоо шингэн дугаарыг хүлээн авч үзэх бэлэн болсон байна. Ингээд студид хөтлөгч Амгалан миний бие. За миний хамтран хөтлөгч манай нэвтрүүлгийн гол дүр Балжаах маань хүрэлцэн ирсэн байна. Балжаахтай үчи мэндийг хүргье. За энэ үчи мэндийг өөрчлөн бол үзэгчдтэй бас хүргье. Шууд Балжаах руу харсан чинь шууд подолтгийнхын лого шууд тусч яана л да нүдэнд. Өөрөө ирэхгүй бас жоохон харамсагч мэдрэмж, хамт төрөх шиг. Ягаад гэвэл өнөөдөр бол Баасан гараг сая бүгдээрээ Мягмар Лав гарагийн шөнөдөд аврагуудын лигийн финал тоглох хоёр багийн нэрийг мэдлээ. Энэ дунд бол хоёулаа өмнө ярьж байсанчлан энэ өмсгөлийн эзэд байх болоо гэсэн тийм зүйл бас боссонгүй. Ер нь аврагуудын лиг цаг хугацаа гэдэг хурдан юм болж байгаа. Улирал эхлээд л хоёулаа ингээд бестселлер эхлүүлээд улирал яаж ийн гэж ярьж ирсэн. Одоо хоёулаа улирлын төгсгөлийг ярих цаг нь ингээд болцсон байна. Сэтгэл ямар байна? Сонь сайхан юу байна? За Байерн Мюнхний энэ бодолтыг бол яахын аргагүй нэг тийм санаандгүй гартаар илтгэхаар нь бариад гараад ирсэн юм биш л дээ. Нэр өмнөхөр бас жоохон харамсалтай. Гэтэ бас нөгөө талдаа бол Атлетико Мадрид ингэж сайн тоглоно гэж бодлоо үнэхээр сансангүй. Байерн Мюнхен гэдэг бол одоо нэр хөлбөмбөгийн одоо бүх цаг үед ер нь хөлбөмбөгийн оюун оргил дээр бол одоо байсаар ирсэн, байсаар ч байх болно. Тэгээ энэ багийг бол одоо үнэхээр аврагуудын лигийн шивгэн дээрвт ингээ Атлетикогоос мултарчин чинээ бол одоо үнэхээр сансаггүй. Тэгээд өнөөдөр бол одоо ямар ч байсан гайхамшигтай багийн фэнүүд минь бас тэгээд тогтож хайрлаараа танаа баг бол ерөөсөө үеийн үед шивгэн дөрв байтхаг чимдэг баг хэвээрэл байх болно шүү гэд бол одоо инглээ л дээ. Тийм л юм байна. Энэ юу юм бэ болж байгаа? Аврагуудын лиг дээр сая Пепийн баг сүүлийн 3 жил дараалаад Испани 3 тожигдчихж байгаа. Тийм харин. Реал, Барса, Атлетико гэдэг. Тэгээд ерөөсөө Байерн бол одоо үнэхээр харамсалтай байдлаар хожигдлоо. Тэгээ олон зүйлүүд тэр тоглолтноор боловсон. Ер нь аврагуудын лигийн энэ жилийн улирлыг та хоёр нь яаж дүгнэж байна? Мадридын дерби гараад ирлээ. Хоёулаас 2013-аас 14 оны улиралд анх одоо Балжаахтайгаа танилцаад шав ороод анхны одоо аврагуудын лигийн финалыг хамт тайлбарлахад Мадридын дербиг тайлбарлаж байлаа. Одоо ингээ 2 жилийн дараа бол түүх эргэж байна. Ер нь сэтгэл ямар байна? Ер нь тэгээд аврагуудын лиг дээр бол би бол ерөөсөө Байерн, Реал, Барса 3-1 байхад бол тэгэл болоо явчихж байгаа юм л та. Тэгэхээр бол надад бол болно. Яг хөө хэдийгээр Байерн мултарсан ч гэсэн Реалтай одоо тэгээд Атлетико Мадрид бүүн одоо тэр дерби гэл одоо ингээл сэтгүүлчд онгороогоол ингэн тэгээд яг үнэ зүгээр яг ясам дээр бол зүгээр үзүр төрөнд өөр л дөө юм нэрээ өөр. Тэр ихт амар гой тоглоод тэгсэн шүү гэх юм бол зүгээр байхгүй. Тэгээ ялагч бол тодорхой өөр л дөө юм. Та бас заримдаа хөлбөмбөгийг Монгол бүхийн одоо цол зүргэмийн ишлүүд дээр хосолж идэг. Реал Мадрид, Атлетико хоёрыг ер нь цололуул. Зүгээр л даяар дурсагдах талаадаа энэ дархан аврахтаа удна гийсэн одоо шин болзол хангах гэж байгаа нэг арслан л үзэх гэж байгаа. Аймгийн арслан. Одоо нэрийн зохиод яршиг. Гоо тий аймагч гээд яах вэ зүгээр бас гайгүй. Шин цолны төлөө л үзэх гэж байгаа. Тий одоо шин арслан цол авахгүй л гарч ирсэн байж байгаа. Одоо доод цолуудыг бол авчлаа одоо тэгэл. Тий. Сая өнгөрсөн 7 хоногт болж байгаа нэг юм боллоо. Оросын хөлбөмбөгт Зенит цомын аврах төрүүлж байгаа юм байна шүү дээ. ЦСКА. Тийм, цом бохгүй. Тэгэхээр би ЦСКА гэдгийг нь Спартак гэж хальт харчаад за Балжаах руу орж нэг эн чи одоо юу болоо 4-1-ээр хожсон байсан шүү дээ. Юу болов яав юм гээд нэг жоохон өгөөдөд үгээгээд гисэн. ЦСКА хожиж байгаа цом төрүүлж байгаа Зенит бол улсын аврагтаа доогуурч байгаа юм байна. Ер нь та нэг Оросын хөлбөмбөгийн талаар бас юм ярихгүй болохгүй баха. Оросын хөлбөмбөг бол одоо сайхан гадны дасгалжуулагч энтриг бол авч байна. Сайхан тоглогчид хаалахгүй гэж байна. Дасгалжуулагч Виллшбоуш байж байна. Тэгээ ер нь гайгүй л байна л та. Тэгээд сая зүгээр цомд төрүүлсэн. Зенит.
Зенитийн цомд төрүүлснийг бол одоо манай зарим аваргууд улсын аваргадаа төрүүлчлээ гэж авчлаа байлээ. Тэгээ зүгээр цомд төрүүлсэн. Улсын аварга дуусахад 4 дорогд туу. Тийм байлээ. Зенит 2 онооны дор яваа төрүүлэн Зенит. Тэгээ дээдлийн бага тэр Ростов ЦСКА 2-ыг гүйцэн. Сая ЦСКАг матч ингээд миний дээр үйжгээд 4-1-ээр тууж өгөө цомын булаагаад авцсан. Одоо тэр Ростов өөрийгөө Лестер энтергээд ярих гад манай фанатууд бас над руу Лестер Ростов 2 төрүүлвэл гоё тим ээ гэхээр нохоо 7 аваргуудын лигэд эднэр энийг очих юм бэ? Зенит нь вэжж Оросынхоо оноо рейтингийг дээш нь өргөсөн дээр байхгүй юу? Яг үнэ. Альва юм чинь тийм байдаг байхгүй юу юусэн. Би бол Лестерийн пен шахуу байсан зүгээр. Гэхдээ одоо яг ингээ аваргуудын лигэд аварга цолтойгоор ороод ирнэ гэхэд бол бас л жоохон онцгуудууд юм уу даа гэсэн бодогдож л байгаа. Спартакаар сониач. Юу цомд юу болж байна? Улсын авах бүгдэнд нь байхгүй. Ерөөсөө байхгүй. Манай Спартакаас намайг үзэх тоолонд. Гэхдээ би нэг ганц л юм дээр өмөрмөр байгаа. За. Дотгошоогоо өмөрнө. Ерөөсөө эдийн засаг тал дээр нь өмөрнө. Арсен Венгер цэнгэлдэх барьчаад хэдэн жил дөрүүлсэнгүй шүү дээ. Манайх тэр Оросын тэр Москвагийн Тушина гэдэг дүрхт цэнгэлдэхээ бариад, супер цэнгэлдэх бариад, зочдуудлаа бариад, метро доогуур нь тавиад, дээгүүр нь Москва гол дээгүүр гүүр тавьчихсан. Тэгэхээр одоо яах вэ? Би одоо тэр эзнээс би яаж хаалкын дайны хөлөн бөхчин авчир гэж хэлэх юм бэ, тийм үү? Манайх юу ч хүйс. Би чамд айгуу сонин дүүгээ ярихад аваргуудын лиг гэж 93 онд нэрээ өөрчлөөд анх эхлэхэд Оросд стандартад тохирох цэнгэлдэх нэг ч байхгүй. Оросын төлөөлөл ЦСКА Барсаг хожиж шүвгийн 8-д үлдэж 2 хэсэг 4-4-өрөө орчоод Берлин хотын цэнгэлдгийг түрээсэлж авч гэрийнхээ тоглолтыг тэнд хийжсэн. Энийг бол одоо ярьдаг чамтай алга одоо ингээд дэлхийн аварга болох чинь Оросд олон цэнгэлдэхүүд баригдаж чинь Спартак тэрийг барьж байгаа. Одоо тэгээ манай үзэгчид битгаарээс халуурлаа гэдэг ах үйдээ. Өнөөдөр бол ер нь зориуд нэг юм тусгай дугаар маягтай юм явж байна. Ер нь ингэх юм а болж ах. Зарим над руу ус үзэгчид хандсан. Одоо Балжаагт хоёр бол хөлбөмбөгийн талаар ингээ яг тухайн нөгөө барьж авсан номныхоо талаар их ярьдаг. Гэхдээ яг ганцхан бөмбөг нэвтрүүлэх шиг ч юм уу хөлбөмбөгийн эргэн тойрны ямыг Балжаагаас сонсомоор байна гэдэг байхгүй. Тэгэхээр би зөөрүүдээр бас танаас эргэн тойрны ямыг асуулаа. Тэгээд Балжаагаас бол иймэрхүү юм сонсох манай үзэгчд бол нэг тийм юутай санагдахгүй байгаа гэж бодож байна. Тийм. Уутгартай сэдвийн ч бас нэг ярихгүй л дээ. Бит хоёр амар уус төр яриад яваад байгаа шүү. За манай үзэгчид мэдж байгаа хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн өнгөрсөн 7 хоногоос эхлээд шинэ зочинтой, шинэ одоо номтой болсон. Мэдээж Денис Беркампыг бид бол та бүхэнд онцолж байгаа. Одоо энэ мөрөөдлийн нисдэггүй голланд точтой залуугийн өнгөрсөн 1-р дугаараар бид та бүхэнтэйгээ ирэх одоо дугааруудаар юу ярих вэ гэдгийг ерөнхийдөө тоймлоод ярьчихсан байгаа. Тэгээ өнөөдөр бас бүгдээрээ нэвтрүүлгээ үргэлжлүүлнэ. Ер нь одоо өнөөдрийн дугаараар дараагийн дугаараар та хоёр нь ямар зүйлүүдийг ярих вэ? Би бол одоо дараагийн энэ Беркамп гэдэг залууг энэ агуу хөлбөмбөгчнийг бол түрүүн тэр нэг анх удаа бас нэг туршаад нэг гадаа нэг бичлэг хийгээд саваа гүйтээд үзсэн чи юус анхаарал төвлөрөхгүй ярьж чадахгүй юм билээ. Ах нь бол одоо юус яг очиод ингээд түрүүний 7 хоногийг очичоод анализ хийгээд үзсэн шин энэ бичид тэмдэглэж авсан энэ араа өргөө юмнуудаа ерөөсөө сайхан дистратагаар ингээд нэг хоёрын ерөөсөө ян идэл сайхан яриад өглгүүгээр энэ тэндээс нь сэглээл хажууд машин чагнаалтгаар нь ийшээ харж марж ингэж мангацаар байгаа тэгээд өнгөрөөцсөн юм байна. Тэгэхээр би бол одоо бол үзэгчдэд бол ингээд хэлэхэд Беркамп гэдэг бол нэр зүгээр бид нэг Беркампын нэг номыг барьж авчаад би ингээд ярьж байгаа юм бол ерөөсөө биш. Энэ хөлбөмбөгчин бол ерөөсөө яг нэг тийм өөр ангиллын хөлбөмбөгчин. Ерөөсөө Кройф дэлхийд нийтийн хөлбөмбөг гэдгийг гаргаж ирсэн нисдэг галланд нь. Энэ нисдэггүй галланд нь болохоор хувийн ур чадвар, хувийн фантази гэдэг юм ямар байдгийм бэ гэдгийг бол ерөөс тэр бөмбөгтөө харьцах тэр юуг урлагийг бол хөлбөмбөгд бол нэвтрүүлэн оруулж ирсэн ерөөсөө. Тэрийгэ тэр гайхамшигаа хийхээсээ бүтээхээсээ тэзээч айдаггүй. Энэнгөөрөө бол айгүй онцлогтой ийм тоглогч ерөөс. Тэгээ Арсеналд бол одоо үнэхээр гайхамшигтай он жилүүдийг бол одоо өнгөрөөсөн. Ер нь энэ хүнийг бол ерөөсөө хинбэ гэдгийг тодорхойлсон нэг л өгүүлбэр байж байгаа ш. Тэри Анригийн. Би Зенитин Зидантай шигшээ багт би дэлхийн болон Европын аваргаар сарын бэлтгэл хийгээд ингээд явж байна. Зенитин Зидан бол миний 90 үеийн хөлбөмбөгчдөөс бол ерөөсөө тохоо илүү. Зенитин Зидан бөмбөгтөө бол бүжиглдэг юм аа. Денис Беркамптай би Арсеналд би өглөө ороогүй бэлтгэл хийжсэн. Денис Беркамп бол бөмбөгтөө шууд ярьдаг юм аа. А Лионел Месситэй би Барсад байсан. Месси бол
үзэгчдийг бэлтгэл дээр ангайлгадаг юм аа. Бид нар байна штэ. Нөгөө одоо ингээд энэ олон бестселлерыг уншиж хахад бид нар ерөөс нэг юм дээр л их буруу ойлголттой гэдэг юм байна л та. Зурагтаар үзсэн тоглолтоороо хөл өмгчдийг дүгнээд идэх юм байна. Эдгээр чинь багийнхаа дотор эрэм зинда зангаргаа өдөр бүрийн бэлтгэл дээр тогтоож идэх юм байна л та. Тэ чи надтай ирээд дуурж болно. Чи дуурж болохгүй. Чи миний бараг гутлыг цэвэрлж явах ёстой гэдгийг бид нар үлзгэр өдөр тутмын бэлтгэл дээрээ тэгээд хүндлүүлээд бишрүүлээд хэвлэл мэдээллийнх нь очоод одоо нөгөө нээлттэй бэлтгэл гээд хаяа нэг зарлагт нь очоод ингээд хараад нэрээ үнэхээр анги юм байна гэдэг. Энийг би анх Бекхэмийн номон дээрээс бол Жерардын номон дээрээс бол уншиж байсан. 2006 оны дэлхийн аварга дээр Бекхэм бол Оуэн хоёр нэг өдрийн бэлтгэл дээр тэр ханахтай тоглохын өмнөх бэлтгэл дээр үнэн тасархаа байсан гэд бичсэн байж тээ. Тэнгүүд бэлтгэл дээр тасархаа байна гэдэг бол ерөөсөө тэр маргааш нь тоглолтод ороход тэр хүн рүү бүх бөмбөг явах жишээний бусад нь яг тийм байдгийм бэ. Бид нар тэрийг мэдэхгүй ингээл зүгээр нэг юм зургатаар гарсныг л харчаад ааст тэдэн гол гэсэн ингээл наанаа ингээд. Тэгээд айлын ерөөсө 4 хүүхдийн хамгийн бага нь 3 ахтайгаа тоглодог. Нэг онцлог нь багш нар ерөөсө хинч энэ хүнд ерөөсө бага насныхын амьдралыг ярихад хинч юу ч зааж өгөөгүй энэ хүнд бол. Энэ хүн бол ерөөсө ажиглалт, туршилт ерөөсөө ажиглаж харж байгаад өөрөө бие дээрээ туршаал тэгэл ерөөсөө үрдүн. Вампирсгийн хэлсэн үг байна. Вампирсийн залуухан байсан мань хүн бол ер нь нэлээд бас явж л байсан гэж байна. Тэгээ вампирсийн нэг удаагийн бэлтгэл дээр эренгүүтээ тэр нэг жакузид суун гинүү юу гинүү тэр нөгөө дороошоо буцалж идэг нэг давстай ус байнтай юм уу гэдэг юм биш үү? Хүүт нөгөө бэлтгэлийнхаа дараа хүүт өстөө усанд ордог шүү дээ. Тэр юм уу? Гэхдээ би ямар тэнд бэлтгэл хийж үзсэн. Тэр нэг Япон шиг нэг тийм якуза гэж байгаа юм шиг нэртэй юм. Жакузи гэдэг баа гэдэг тийм. Тэр юм байна. Тэгсэн чинь нэ шүү дээ. Би тэрийг уншиж байгаад ингээд энэ жакузи гэдэг нь учрыг нь ололгүй хоёр хүн рүү утсаа авдггүй тэгэхээр нэг Google-ээр нэг юм манаас хайдаг нэг зураг нь гарч ирдэг ш. Тэгсэн байнны зураг гараад ирэхээр би одоо дороос нь сайхан халуун давстаа буцалж идэм байх гэж бодоод. Тэгээд вампирси тэр юунд ингээд орсон юм байна. За. Тэгээд тэнд суухдаа вампирси өөртөө нэг хугацаа тогтоож өгсөн юм байна. Яг ингээд тэр чинь ийм шилэн ийм фитнесийн юунд ингээд дотор сууж исэн ч юм уу вампирси гадаад талбай дээр Беркамп сэлгээний хідэн нөхдүүттэй Беркамп нэг гимтэл авчаад тэгээ эргээд яг формондоо ороод тоглолтондоо ороход ерөнхийдөө нэг бид нар нэг гимтлээс иргэн ирлээ гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Беркамп гимтлээс иргэн ирээд тэгээ бэлтгэл дээр ингээ үжсэн чинь вампирси тэгсэн биш үү өөртөө. За Беркамп хизээ алдаа гаргана. Тэр цагт би энээсээ гарна гэж өөртөө ярьсан гинэ. Тэгсэн жил ерөөсөө Беркамп бүгдийг тараад зогсоож байгаа л та нар над руу ингээд амжуулт өг инг тэг би тийш нөгөн ингэн тэгэн чи гүн нэг бол ингэн гээд ингээд ерөөсөө яриад ингээд дотор сууж байгаа вампирсич ерөөсөө ойлгомжтой болсон ингэн тэр. За тэгэл Беркампыг хаана алдах нь вэ гэхээр Беркамп 45 минутын бэлтгэл дээр ерөөсөө нэг ч алдаагүй. Вампирси тэгэнгүүт бодсон гэж. Би өнөөдөр өөрийгөө од гэд бодоод од болцсон гэд бодоод явж байгаа. Би энэ хүний энд хүрэх бол нэрээ яагаад ч хүн. Би хэрвээ Беркампын оронд тэр бэлтгэлийг хийсэн бол би зүгээр ихний нэг 2 3 үрэлтэн дээр батгаал алдаа гаргах байсан би. Тэгэхэд 45 минут би тэндээ суугаад Беркамп алддаггүй. Тэгэхээр нь бүр сүулдэ бүр бараг өөртөө дургуун хүрээд тэр уснаасаа ч юм уу халуун хүүтэн уснаасаа хүчээр гарч 45 минут хүүтэн усанд айгуул 4 минут орох хэвээр юм. Мань хүн чи вампирсиг 45 минут тэндээ суудагцсан. Вампирси хэлсэн үгэндээ хөрдөг баатар болоо суутсан чинь байдгүй. Нэг ч алдаа гарах. Тэгээ мань хүний юусэн нэг онцлог нь бол юусэн бэлтгэл төр тэгдэг гэж. Бас нэг ийм үг байд юм байна л да. Дамжуулалтыг хамгийн энгийн байдлаар хамгийн амархан байдлаар ингээд нөгөө хүндээ ч амархан өөрт нь ч амархан байдлаар ингэж өгөх энэ бол хамгийн элементарны номер 1 бэлтгэл юм байна л. Мань хүн бол ерөөсөн надад хамгийн хүнд хэцүү байдлаар дамжуулалт өгөө.
Би тэрийг л ерөөсөө ингээл өөрийн болгож авах л авч ил чадаж байвал тэгэл болоо. Яг ингэдэг байхгүй байж ах нөгөө бэлтгэл сайтай байгаа тамирчин. Одоо би жишээлбэл нэг бэлтгэл жоохон муутай үлгэн салган явж байгаад жигүүрлүү дамжуултаа гэдэг нэг арай ядаад хаяа штэ. Эсвэл ингээл хамаагүй яг одоо хөлдөн твэг дээр нь хаяхгүй өвдгнийх нь голд ч юм уу те. Ингээл хаяхад бэлтгэл сайтай байгаа тамирчин бол тэр бөмбөгийг яаж л бол яадсаад авчна. А бэлтгэл бодоо яг өөртөө адилхан амт тэгээд дамжуулах юм бол энэ дээр ойлгоол хажуугийн шугамар гаргаа явчихна. Тэгэхээр яг нөгөө нэг бэлтгэл сайтай байгаа хүн бол бөмбөг голохгүй бөмбөгийг авдаг гэдэг нь яг тэр байгаа. Тэгээд нөгөө заримдаа ингээд хүүхдүүдийн тэмцээнийг ч юм уу харж байхад муу дамжуулт өгчөнгүүд би энэргөө уурлаад байдаг штэ. Чи надад муу дамжуулт өглөө гэд. А үнэхээр нөгөө хүлээ авч байгаа хүн сайн байх юм бол тэр бол асуудалгүй л байгаа байхгүй. Тэр Беркамп бол яг нөгөө нэгдүгээр зэрэглэлий ямар ч дамжуулт ирсэн. Одоо яг тэр гоолуудын хайлайтуудаар харагдаж байгаа штэ. Дандаа агаар дээр мөрөн дээр нь нурууных нь ард ч юм уу эсвэл одоо яг энэ гуйных нь дотор талд ирж яхад хамгийн зөв хүрэлтээр эхнийхээ хүрэлтээр тогтоогоол дараагийн үйл дээр гол оруулдаг ч юм уу. Тэгэхээр л энэ хүчээрөөсөө ирж байгаа бөмбөгтөө шууд ярьдаг. Тэр ерөөсөө энээс үүдэлтэй үг байхгүй. Өнөөс ямар одоо манай хүүхдүүд зарим нь зүрэл ойлгодгүй шүү дээ айгууд. Ямар ирж яхад нь сайн байна уу бөмбөгөө чи миний энд ирээрээ гэх юм биш. Ерөөсөө ярьцсан юм шиг тэр бөмбөг үгийн сонссон бодлыг мэдгдсэн юм шиг. Тэгээ Беркамп бэлтгэл дээр хамгийн хүнсэтүү хэцүү байдлаар надад өгнө бөмбөгөө. Над руу ерөөсөө хаамаагүй дамжууд хаамаагүй юу яа. Тэгээд ингэж ягаад яг тэр бүлэг дээр ингээд мань хүний дээр хамгийн хэцүү. Хараа хүнд бол байна шүү дээ. Ямар л бол ямар тийм хөшөө босгож болдог гин л дээ. Жишээлх юм бол Тэрэ Анригийн хайбэрээ цэнгэлдэхийн зүлгийг үнсэж байгаа өвдөглөө суудсан, гол оруулаад өвдөглөө гулгасан тэр нэг тийм хөшөө шиг юм байдаг шүү дээ. Та нар мань хүний хөшөөг бодоод үзэлдээ. Тэр агаарт бараг 2-3 метрийн хүний толгой дээр шахуу явж байгаа бөмбөгийг ингэж тэр нэг ингээ тогтоож байгаа тийм хөшөө байгаад байгаа шүү дээ. Эн чинь юу илэрхийлж байгаа гэх юм бол хүн ерөөсөө гараараа барьж авч хахад хэцүү бөмбөгтөө энэ хүн хөлөөрөө шууд ярьдаг, шууд харьцдаг ерөөс. Над руу эвгүй бөмбөг өгөхгүй би саксны бөмбөг юм уу би барьж авч чадахгүй шүү дээ. Нэг тийм олоолд өвсөлгүй хүн нэг ингээд дамжуулт ингээд өргөөд өхөрөө нэг түр тарах гэд дуграал нэг гаран дээр нэг пат гэдэг зарим нь ингээд юусоо барил шидэж байгаа юм шиг нэг 3-3-аараа нэг ингэж мингдэг шүү дээ. Наад чин тэр гэж шүү дээ. Тэгэхээр хараа энэ хүний чин тэр Арсеналын 71-т хаалгачийн дасгалжуулагч тэр өвгөн чин хилээд байгаа нь наад чин тэр Пеле хим минутэ нээс бол шал өөрөө тэр Пеле бол зүгээр сайхан зүгээр л нэг сайхан зүгээр хатуу шиг амтад наад чин бол ерөөсөө тэр арга ухаан оюун биелэг тэр бэлэг танхаа байдал тэгээд ерөөсөө үгээгүй даруу тэр янрын хэлсэн өчнөө гол тэр номон дээр ногоон чи өчнөө гол оруулах байсан. Миний өстө хамаг голыг энэ хүндэж өгсөн. Моо юу? Башуу одоо ямар учи итлэг нь миний их багш. Би тэр нэгдүгээр дугаараар тэр гадаа том ахын тэр гээд очиулсан ярьсан байлээ. Бас 2-3 ухрааж ütсэн. Тэгээд ерөөсөө Анри бол ерөөсөө тэгсэн баха. Анри бол ерөөсөө Барсад байсан Францын шигшээд бүгднтэй хамт тоглосон. Тэгэхэд бол ерөөсөө энэ хүн бол тэр бөмбөгтэй ярьдаг л доо сонгодог хэлбэр. Тэгээд түрүүний Балжахын хэлсэн нөгөө Вампирсигийн тэр өөртөө одоо Вампирсигийн тэр яриан дээр бас нэмээд хэлчихэд ер нь бол би нөгөө нэг 2003-аас 4 оны үеэр Денис Беркампын тоглолтыг бас яг хүүхэд байхдаа харж ирсний дараагаар Вампирси одоо нэг 5-6 жилийн дараанаас нь ихтэй тесрэж эхэллээ шүү дээ. 2 үлрэл дараалал Премьер лигийн шилдэг товтлогч болдог. Яг тэр цаг мөч хөдөлгөөн ингээд зогсож байгаа энэ тэр нь харахаар ирэхгүй нэг Беркампыг санагдуулаад байдгийн. Тэр нэг агаар дээр тогтоогоо шууд зогсож байгаа уйдж байгаа энэ тэр. Тэгэхээр бол яг нөгөө нэг Беркамп бол Вампирсид айгүй гой зүйлүүдийг зааж өгсөн. Тэгээд Вампирси олон жилийн туршлага дээрээ тэрийг яг хориглуулад яг сүүл рүүгээ Арсеналд 2 үлрэл сайн тоглоод Юнайтед руу Арсенал тоглож байгаад Юнайтед руу явдаг жил мэл бол ер нь Беркамп стилтэй байсан шүү. Тэгээд Беркампын тэр нөгөө над руу ямар ч хамаагүй дамжуулт өггээд хоёулаас өмнөх дугаар дээр ярьжсэн. Өөртөө итгэл гэж те. Ерөөсөө Гатландуудаас бол ерөөсөө нэг юм л ерөөсөө бүр ингээд тарих хэрэгүүлээ хайждаг юм л те. Өөртөө итгэх итгэл их зан хоёрыг андуураад байдаг гин улсууд. Одоо ингээд би тайлбарт орох гэж байхад бол зарим үед бол ерөөсөө бүр ингээд одоо ёстой бүр нэг өөртөө итгэлтэй байдаг. А эднэр бол ингээд хүн хартаа дуурдаг ч хүн ингээд байж байгаа юм тэр ч юм уу төвлөрж байгаа байдал энэ тэр. Энэ хүний бол ерөөсөө тэр өөртөө итгэл их зан хоёр бол андуурагддаг. Энэ хүн бол ерөөсөө угаасаа тийм өөртөө итгэлтэй. Манай монголчууд жоохон өөртөө итгэлээр ер нь хэрэг байдаг юм бол те. Манайхан нэг ясан бол манайхан өөртөө итгэл их зан хоёрыг хэр ялгадаг юм бол. Харин тийм яг үнэ.
Эднэр бол ерөөсөө бүр яг ингээ бөмбөгөн дээрээ бол ерөөсөө өөртөө итгэлээр бол ерөөсөө үнэхээр жигүүрч гисэн. Яг үнэ ерөөсөө тийм болсон. Тэгээ ерөөсөө бүх юмыг өөрөө ингэж хараад өөрөө зохиогоол бодоод ингэнэ өгөхөөс одоо тэгээд баг насных нь одоо тийм мундаг анхных нь багш тэр Йохан Крuyffыг бол нь шүү дээ. Эхлээд нөгөө нэг чи Библиараа сайжруулж чи Библиараа сайжруулж дараагийнх нь ирээд чи оюун ухаанаа сайжруулж хил устаа болчих. Дараагийнх нь заа солгоо хөлөө янзалчих гээд ингээд тэгээ сүүлд нь Иринус Минхелс ирээд за бүх нийтийн хөл өмгийг тоглоно чи бол ингэнэ гээд нисдэггүй Галланд гэдэг нэртэй. Одоо энэ нисдэггүй Галланд гэдгийг бол одоо бүр тодруулж ярих юм бол ерөөсөө онгоцоор нисдэггүй учраас нисдэггүй Галланд гэсэн. Онгоцоор нисгээ болсныхын дараа Беркампын цалинг Арсеналынхаа хассан. Хасангууд Беркамп зүгээрээ хасаас өндөр цалин авч онгоцонд нэрвээ варж явж ийснаас дараа нь ирээд тавгуутчихснаас нислэгүүгээр зүгээр хаяа нэг зарим тоглолтыг өнччөөд аваргуудын лигийн группийн тоглолт бол гадагшаа 3 явна. Нэг рүү нь машинаар яваад хоёрыг нь өнччөөд гэртээ хийсэн 3 тоглолтод орчоод ингээд яг хөө зохих хэмжээний цалингаа асуулчаад байж хахад надад бүр амар байна. Би бүр үнэхээр гангарч байна. Надад бүр айгүй гоё байна. Тэр онгоцоор ниснэ гэдэг тэр айдас бол надад бол өстой үнэхээр том дарамт болж байсан гэж өөрөө тэгсэн байлээ. Нэг бүлэг дээр нь тэр нь бол одоо байж байгаа. Тэгэхээр энэ дээр бол зүгээр бас нэг улсуудад ингээд нэг тийм юу болох үүднээс нисдэг Галланд гэдгийг чи би бүр өшөө цаашаа судалж бүр тодрууллаа. Ерөөсөө нөгөө нэг Премүүдийн гурвалжин энэ тэрэ гэдэг шиг одоо тэр Атлантын далаа малаа чинь ерөөсөө нэг тийм нисдэг Галланд гэдэг нэртэй онгоц алга болчихсон гинэ. Тэгээд ингээд тэр 13 4-р зууны үед явж итэл тэр далаад гинт гэрэл гарч ирээд яана тэр нисдэг Галланд байна гэх юм бол сүнс чөтгөр харсан лугаа айдл ээжэмэ яана мана гэж хашгичж тэр онгоцон дээр байгаа бүх улс сүнсэн зайлтлаа ээж өглөө болонгууд нь ёо ашгүйдэ нисдэг Галландтай дайрагдах юм бол ерөөсөө заавал муу ёрон юм болдог гэж нэг тийм домог шиг юм байд юм байна. Тэр онгоц нөгөө Титаник шиг тэгээд ингээд бүр экважараа ингээд хүн хартаага алга болцсон ингээд нисдэг Галланд. Тэгснээр гинт шүн ингээд гарч ирээл нэг юм дөлмөл асаад байгаа юм шиг тэр талан чамдад сүнсийн зайлуулдаг гинэ. Тэгэл энэ тэндээс гарч ирээ бие биенийг айлгадаг ингээд нисдэг Галланд гараад ирсэн. Одоо ингээд бид нар өнгөрөө энэ тэр нисдэг Галланд байна энэ гэж тийм учиртай юм. Тэгээ Йохан Крuyff нэг би нэг тэгээд нэг булан ажилтны үед шомбож явж байгаа гинт гарч ирээ бууддаг гэдэг тэр шиг тэгээд тэр чин сүүлдээ домог болоо тийм далайн айдас болсон. Тийм учиртай юм байна. Тийм юунаас тэр онгоц нь уг нь айгүй хурдан шумбах зорилгоор Литүүчи Галланд гэсэн нэртэй бол байсан гэдэг. Тэгсэн тэр онгоц нь алга болоод тэгээ сүүлдээ айдас сүйдс домог болж ховроод тэгээ тэр үгний эсрэг нь энийг онгоцоор нисэхгүй болохоор нисдэггүй Галланд гэж нэр өгөөд ингээд бантангийн утгаж. Тэр ялагдсгүй армада гэж бас судлаа. Усан онгоцны байлдааны нэг бүхэл бүтэн дивиз, нэг плот. Тэр бол дайнд явна. Тэгэнгүүт Испанчууд ч одоо Латин Америкийг бүгдийг эзлэн дүрмгийлсэн шүү дээ. Бразилиас бусд нь Испанаараа ярьдаг шүү дээ. Тийм ээ, Колумбис. Эдгээр чинь очиж намнахтаа нэг болоотыг биш, амар олон болоотыг ерөөс нэг бүсэн бүгдийг эзлэхэд олон болоотыг явуулаад тэр нь армада гэдэг нэртэй Испани үг юм гинэ. Нэг болоот бол ялагдчих магадгүй байдаг. 10 болоод 15 болоод болоод ирэхээр ялагднаа гонжин жоо ингээд. Тэгээ би одоо дараагийн дугаарт бол одоо энэ хүн байна штэ. Галландын шгшээва гэд ямар ч амжилт үзүүлээгүй нь үнэхэрийн одоо гонигтай. Гониг эмгэнэл. Яагаад тэр Галландын шгшээва гэд энэ хүн ер нь ямар тэмцээнд орсон тухайн үед нь юу болсон гэдэг талаар ярил гэж одоо бодож байна. Цаг нараа нь юу болж байгаа. Тий одоо ингээд энд хүрээд бол нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарын цаг өндөрлж гин тэгээд үнэхээр одоо даруухан мөртлөө өөртөө итгэлтэй мөртлөө гайхамшигтай мөртлөө одоо ганган ийм л нэг бас гоё тоглогч байна да. Тэгээд 2003-аас 4 оны үеэрээ Арсенал бол Английн Премьер Лигт 38 тоглолтод ялагдаагүй. Тэгээд Премьер Лигт одоо түүхэнд хэрвээ Премьер Лигт ялагдахгүй гарч ирэх юм бол Премьер Лигийн мөнгөлөгч цом биш алтан толгойтой тим. Одоо нөгөө алтан нуухтай хөөрөг гэдэг шүү дээ. Алтан толгойтой цом өгдөг дүрмтэй. Тэгээ Арсенал цорын ганцуудаа алтан цомыг өргөж байсан түүхтэй. Одоо яг манай үзэгч тийм алтан цом өргөж байгаа эднэрийн зургийг бол олж харж байгаа болоо гэж. Тэгээд тэр чинь ийм байгаа басан.
38 тоглолтод хожигдоогүй юм байна. Хожигдоогүй. Тэр чинь явсаар байгаа 49 болоод нөгөө дараа удиралда 12 явж хагаад 12 дахь тоглолтынхоо яг 49 дахь тоглолтынхоо дараагийнхын тоглолтод Манчестер Юнайтед 50 дээр гисэн үг. Тий, хожигдсон. Тухайн тоглолтод Руд ван Нестлрой их сайн тоглож. Тэр номон дээр нь үйлээ. Фреди Юмберг, Бергкамп, Анри, Роберт Прис дөрвийн ингээ бэлтгэл хийгээд ингээ бэлтгэлээс тараа явж байгаа зураг. Тэгээд дор нь мань хүн тэгж бичсэн байгаа юм чи. Бэлтгэл дээр юу чаддаг вэ гэдгийг харуулж ижил ялагдчихгүй 49-ийн нэг нь болно шүү дээ. Ялагдчихгүй багийн нэг нь гэдгээр зүү ёсоор тооцогдсон шүү дээ гэсэн тийм өгүүлбэр яг тэр зурагныханд ороо яж байгаа нь асуулт гоё харагдаж байгаа. Тэгээд яг хөө түүхэн одоо амжилтын бол яалтч байхгүй ийдсэн байгаа. Манай нэвтрүүлэг та бүхэндээ хөл өмгийн түүхэнд ямар сонин сайхан зүйл болж ирснийг бол ярилцаж бас ухуулж авах ийм зорилготой байгаа. Ингээд хамт байсан бүх үзэгчдэд баярлалаа. Бүгдээрээ дараа 7 хоногийн баасан гарагт Денис Беркампийн Голландын шишээ багт юу яаж исэн бэ талаар бол эргээд уулзах болно. Тэгээ нэвтрүүлгийнхаа төгсгөл та бүхэндээ Денис Беркампийн маш сонирхолтой одоо хөл өмгийн техникүүдийг харуулсан сонирхолтой бичлэгийг үзүүлээд тэгээ нэвтрүүлгийг өндөрлүүлье. Балж ахта баярлалаа. Зүгээр. Ингээд дараа 7 хоногт дахиад уулзъя үзэгчдээ.